Тэр их мөнгийг одоо хаанаас олж ийн вэ? Орлогын их өсөр нь яг юу вэ гэдэг л амар чухал асуудал шүү дээ. Орлого нь нотлох хөстөлөх, шалгуулах хөстөлөх. Бүх амьтан тэгшрэхтэй гахаа арай илүү тэгшрэхтэй гэдэг шиг. Дэндүүд дураараа авирлаж бас болохгүй л гэж бодож байна. Яг хэний мөнгө нь болох нь тодорхойгүй шүү дээ. Ер нь бол цаагаараа бидний эцэг гэхийн татварын мөнгө чи явж байгаа юм билүү дээ. Би ч одоо 23 настай. Энэ 25 настай. Одоо 21 настай. Би одоо 21-тэй. Би ч одоо 23 настай. Би одоо 26 сарын 1-нд 20. Би одоо 21 настай. Ер нь бол санхүүгийн хувьд хараат байсан. Тэгэл хажуугаар нь цагийн ажил хийдэг. Тэгэл өөрийнхөө хэрэгцээг болгодог сургалтын төлбөр бол гэр бүлээсээ авдаг байсан. Зуны амралтаараа 1 сая 500-ийн цалинтай ажил хийжсэн. Тэгээ сургалтын төлбөр өөрөө хэрэглээний мөнгө зохицуулчихсан. Байнгын орлоготой бол байгаагүй шүү дээ. Нөгөө цагийн ажил хийвэл яг ажил хийж байгаа үедээ бол нэг өөрийнхөө ойр зургийн ямиг авчихаар орлого бол олно. Ерөнхий сайдын хүн яг орлогоо нотолцоход хэрэгтэй ах л та. Бусдаар бол яг ингээд 20 настай хүндээ ямар ч ер нь бизнесмен хүн байсан. Тэгэл ингээд 20 саяар цүнх авч өгөөл тэгэл ингээл данс руу 10 саяар нь хийн минь тиймэрхүү юм бол байхгүй л ах. Тэгэл хэрвээ өөрөө үнэхээр хичээгээд тэр хөдөлмөрлөө тэр мөнгө олсон бол тэгэж найз захинтаа зарцуулах нь зүгээр гэж бодож байгаа. За иргэний хувьд бол энэ буруу гэж бол харж байгаа. Тэр цумаа ерөнхий сайд улс төр нөлөө бүхий албан шалтны юм шүү дээ. Нэр ээж аваас татвар авж байгаа. Тэгээд яг тэр авж байгаа мөнгөө яг юунд зарцуулаад байгаа юм бэ? Тэр яг одоо ингээд татвар төлөгчдийн мөнгөөр тэгэж яваад байгаа юм бол орлогоо нотлох хэрэгтэй гэдгийг бас шаардах хэрэгтэй ах гэж бодож байна. Чи хамгийн шаардлагатай зүйл нь хөрөнгөө мэдээж нотлоно. Их усүр нь хааны тэрийг л хамгийн түрүү нотлох шаардлагатай байх гэж байна. Ганц энэ биш шүү дээ. Энээс гадна томоохон ус төрч тиймэрхүү зүйлс зөндөл байгаа байх. Ингээд анхаарал хандуулах хэрэгтэй асуудал бол тэр ерөнхий сайд оюун эрдэнэ тэрний тэр түүний хүү хоёрын орлогын их усүр яг тэрэн дээр нь л анхаарлаа хандуулах чадж байгаа юм дарга байхгүй. Нэг талдаа бол жоохон гомдмоор байна. Шалгаж болдог бол шалгаад нотлох хэрэгтэй. Уг нь өөрсдөө нь тэгэд гарч ирээд дансныхаа орлогыг нотолчих бол бас зүгээр л байгаа юм.